Сайн бацгаана уу? За бид нар энд өнөөдөр нэлээ сонирхолтой гараж дээр ирж байгаа. За миний хувьд бол энийг бол аваргуудын гараж гэж энийг нэрлэлээ. Хэдээд энэ гаражд очлээ. За сонин сайхан юу байна? За нам тавиндөө. Нөгөө машинаа янзлсан уу? Саяны Скорпион дээр оролцоод тэгээд тэрний дараа ерөөсө хар хөрөөгөө тавьсан байж байгаа. Одоо дараагийн мазгалын тэмцээний сургаар өнөөдрөөс иргэдээ засвар үйлчилгээнүүдээ эхлэе гэж. Ер нь нараа хизэнээс яг машин янзлж эхэлсэн бэ. 2015 оны зэрлэг тэмцээний үеэр манай Land Cruiser клубээс Дөвшин Жаргал гэж залуу. За тэгээд бас нэг 2-3 залуу орсон юм аа. Тэгээд энэ Sky Resort-ийн гаднаас бүх тамирчид хөдлөөд одоо энэ айхтар тоногдсон машинууд бүгд хөдөлж ирсэн. Тэгээ явхад одоогийн манай чиглүүлэгч Тамирын хоёр хоёулаа үлдчихсэн байхгүй. Хоёулаа чимээгүй ингээд араас нь хараа зогссон. Зэрэг санаа алддаг байхгүй. Тэгснээр энэ олон мундаг уралдааны машинууд дотор нэг юм машин яагаад байж болдгоо те. Ерөнхийдөө л 70-ууд, 80-ууд за тэгээ патролууд ч юм ингээл байж. Тэгээ энэ дотор Land Cruiser 150 бас ингэж явдгийн шүү гэдгийг харуулъя гэж бодоод 150-ыг сонгоод янзлсан. Энэ гараж янзлсан уу? Одоо яг энэ 19 автогаражд. За машиныг сонирхох уу? За энэ болохоор яг ерөөсө бүх юм Land Cruiser 105-аар байгаа. Өөрчлөсөн юм гэхээр урд үсэн радиаторыг аваад хөргөлтийн системийг хойдолтны уралдааны машины радиатор тавьсан. Тэгээ жоо халж ийн үү? Халахгүй. Энд өөрөө юм сенсор болохоор энэ автоматаараа яг термостат нь ажиллаад температур очихгүйд дор нь хөргөөл. Каркасыг нь хаана хийлгсэн бэ? Нөө болтгоо дээр энэ 19 авцерус дээр хийсэн. Эндээ хийж байгаа тийм. Дугуй техникийнхаа талаар танилцуулж өгөөч. Техник бол яг нөө өөрийнхөө л байж байгаа. Бэхлэгээ нэмэлт дээр хийж өгсөн. За тэгээд энэ дээр нэмэлт хийсэн юмнууд болохоор хацар зүрх хараа, таван бул, хагас гол энтрийг хүчтгсэн гангийн орц ихтэй тийм уралдааны югаар сольсон байгаа. Бүтцийн үед болохоор нөгөө урд талаа төрүүлж дугуй бартаанд хүрэхийн тулд мотор хороопыг хойшинд жоохон шилжүүлээд хойшин зөөгөөд хэдэн сантиметр хойшин зөөгөөд ойролцоогоор 30 см. Тэгвэл сайн зөөсөн байх. Тэнгуүч нөгөө урдлын дугуй юу чинь хамарнаас илүү гарч ирээд нөгөө англиэр гэх уу болоод. Тэгээд урд талын дугуун дээр нөгөө жиг дөрөв дугуун дээр аавна. Тэгээ ярьсан. Тэгээ яг нөгөө хүндийн төв бас харьцангуй урд талаасаа жоохон баг ч гэсэн хойшоо шилжээд. Тэгээ явчихж байгаа. Надад баяр хүргэе. Тэгээд амжилт хүсье. За багы сайн уу? Сайн. Уулзлага удсан байна шүү. За сайхан зурч байна уу? Сайхан байна. За тэмцээнд бэлэн үү? За тэмцээнд бэлтжил ямарчсан. 2008 онд би санаж байна. 2008-9 онд Монгол трофи гэдэг хамгийн анхны одоо Бартаа замын тэмцээний зохион байгуулж ирсэн. Тэржин дэшээ. Тэр үед одоо 34 настай ингээд орж исэн байх. Тий 34 настай манай том хүү 12 настай Монгол трофи гэдэг тэмцээнд анх орж ирсэн. 2 хоногийн туршид тэр тэмцээнийг маш амжилттай зохион байгуулж ирсэн. Тэр бол үнэхээр сайхан байсан. Бидний хувьд хамгийн анхны тэмцээн бол ер нь тэр байсан. Өөртөө нэг үзэл таж өсөж наалцсан да. Шонхор тэмцээн дээр тий. Тэн дээр танаа хүү бол мундаг ажиллаж өмнөдөө 90 цент хүрсэн байна. Тэгээд бүр тэр техникээ сайн мэдж байна. Тэр бол яг хоорондоо ажиллаж чаддаг болсон юм бол. Түүнийг санддаг. Тэмцээнд орсон доо маш идэвхтэй. 10 оноос хойш бол тэгэл хоёр машинаар бол багаар бодлын машинаар бүх тэмцээнд л орсон да. Одоо яг мазгалаа зориулаад ямар өөрчлөлт хийв? За ямар ч нэг ажлын дараалтын яндан тэгээд нитрожентэй тавьчихсан байгаа. Тэгээд цахилгааны жоохон юмуд хийж байгаа. Одоо хийх юм бол бас хойдлын ботгоо урагшаага бас хоёр ботгоо зэрэг татдаг байна. Хойд талд нь рол тавиад тий даавар ороод ролтой тавиад урд талдаа хийчин тий. Тэгээд ботгоо урагшаага. Наа чи бас сандаг санаа байна шүү. Доод явах хаяг бол 80 арав тэмцэг байгаа. Детройт нөө 100 чойж доктор байгаа. Тэгээд хацар зургаараа тавмал нөхөр нитрожен. Хороп нь 105. Мотор нь 4700. Тэгээд даалын хүзүү
1080. 1080 гэдэг дөрөв Toyota-гийн машин. Тэгээд яг өөрийнхөө скален GTR 32 бүхсийг хэрэглэсэн гэхэд 5 машины. Бүрөө. Гэрэл бас тустай байх нь тий. За. Тиймэрхүү юм. Амарч бол EPS амарчтай байна. FS тий. Тий. Энэ тэр хэдэн жил уралдаж байна? Тэгээ 3 жил юмсаа 2 жил бол. 2 жил уралдаж байна тий. Тэмцээндээ сайжирсаар л байгаа. Тэгээ энэ бол тэгэл юу нь бол анх явсан зэдэгдээ бол 5 дахь байранд болсон шүү дээ. Нэг тест бүр явсан, сайн явсан. Мазада дээр бол нэтлээ дебот хийдэрсэн. Би нөгөө өөрөө чинь дугуйны хүн болохоор чинь дугуйг чинь асуух гээд байгаа. Энэ үнэхээр хамгийн сайн дугуй юу? Энэ яг юу байж одоо Максс хийж байгаа. Энэ бол Варентлерийн дугуй зүйл тавьсан ба 37 инч. Уг нь бол Богертээс 35 инч. За тэг өнөөдөртөө бол би машины чинь ингээд гараажт сонирхлоо. Дараа нэг унж үзнэ гэдээ би одоо их хүсэж байгаа шүү. Бацаага. Унж болно те. Сонирхноо. Унаад ивдэж байна. Болох юм уу? За тэгвэл нэг унж тэр чинь тест болоо шүү. Тэ бахан. За би одоо удахгүй болох тэмцээнд нь амжилт хүсье. За. Тэмцээн дээр уулзцгаая. За Мялс сүрэнгийн дээр ирсэн. Сайн байна уу? Сайхан зусч байна уу? За хамгийн сүүл ямар машин хийж байна одоо? Одоо машин арай л эхлэегүй байна л да. Удахгүй тэмцээн болох гэж байна. Тэмцээн болно. Тэмцээн зүгнэг машин ер нь хийнэ. Энэ гадаа задлсан байгаа мөн үү? Тий. Тэгээд тэмцээн хэд хоног вэ? 10 гаруй хоног байна уу? 10 хоногийн өндөр болчих хаа ер нь. Ер нь сонирхоход хэдэн хоноос бенз рүү ороо? Ер нь 3-4 оноос л бензтэй настай засдаг байсан. Би ер нь герман машин л дандаа амжээсэн. Үйлдвэрээс үйлдвэрлэлд гарч байгаа машинуудын стандарт иймэрхүү хэмжээтэй машинуудыг ингээд явуулахад ер нь G бусдаас арай илүү явж харагдаад байдаг. Тэр ер нь G юунд байдаг юм бэ? Урд хоноо бүтэн логтой гэвэл бүх талаараа бас илүү байгаад байгаа юм л да яг үйлдвэрээс. Тэгээд ер нь түүн дээр гараад зогсохдоо ерөнхий чиннүүд адилхан шүү дээ. Таамаа юу нэ тийм хөнгөн биш. Бас нэг ингээд нэг ажиглагдаад байдаг. Шавар 9 суудсан бенз 3 төгжээд ингээд зарим нэг сэгсэргээ өгөөд ах шиг байдаг шүү дээ. Дикцээр байдаг доороо тэр ямар одоо шийдэл байдгийг. Тэр яг юу л да бүх клогинд өгчихээр өөрийгөө ингэж одоо дугуй ингэ одоо зүгээр энгийн машин бол одоо шууд иргэн шүү дээ. Тэгэхгүй дугуй нь одоо шичэр жирэгдэг байхгүй. 14 оны зэрлэг дээр нэг төөрөөс яриа байдаг. Тийм 14 оны зэрлэг дээр бөөн гараа бид 3 төрж ирсэн ихнэ. Эхлээд Эги, Житэй, хоёрт нь галаа таралтаа яваад, гуравт нь би яваад, дөрөвт нь юм даваа явж ирсэн байхгүй юу. Тэгээ нөгөө GPS-ээ ажиллуулаагүй. Тэгээд замаасаа төөрөөд. Тэгээ нөгөө YouTube-ийн даваагаад л ирэхгүйгээр цаашаа нэг хинтийн мөнгөмөр татдаг зам байдаг шүү дээ. Зүүн зүг рүүгээ. Бүгд тийшээ даваад төөрсөн. Тэгээ намайг нөгөө тод миний хойноос дагаад Боб хин явлаа. Гамбан бүгд төрсөн дагаад. Тэгээ одоо уралдаанд 3 дугаар явж байсан. Толгоон тэрэг нарын хитэн тэргүүдээ бүгдийг аваад явсан. Тэгээ толгооны эхний гарсан бүх тэргийг дагуулж авчихгүй юу. Тэгсэн нөгөөд бол чад бид чад уралдаж байгаа ч юм уу, зугаалж яваа ч юм уу. Бүгдээрээ бөөгнөс одоо энэ GPS 13-4 км байгаа гэдэг нөгөө нуур. Тэр нэлээ ярина тийм хүмүүс сонирхолтой байдаг. Тэгээ нөгөө гамбан бод гэж байгаа байхгүй. Чи ер нь яасан ямар бодлоор төөрүүлүү гэх намайг тэгж байна. Бас нэг багийн тоглолт хийсэн. Багийн тоглолт хийсэн. Баг доктор энэ нарийн төлөвлөгөө гаргасан байх нь шүү дээ. Нэг нь урд зүүн замаар явна. Мял болохоор бусдыг дагуул төөрүүлэх юм даалгавартай. Нөгөө даруй цэцсэн биш үү? Одоо тэгээд тэмцээндээ амжилттай орох байх гэж бодож байна. Тэгээд бид нар хүлээж байна. Мэллийн орсон тэмцээн сонирхолтой байдаг. Бусад тамир туршлагыг янз бүрийн тамирчид л орж байдаг. За мэл орсон тэмцээн бол тэр замыг үнэнхүү сайн уншдаг. Тэгээ техникээ сайн мэдэрдэг. Юм техник саадлыг бол баг гаргадаг. Тэгэл сайн жолооддаг. Тэмцээнд амжилт хүсье. За. За бид энэ удаагийн гаражаараа Тайгын булаг авт гэдэг ийм гараж дээр ирсэн байна. За сайн уу. Машин бэлэн үү? Ер нь бэлэн болох гэж байна энэ. Болох гэж байна. Би одоо шууд л асуугаад байгаас ерөөсөө машин бэлэн байгаа юу? Жил гараа хугацаанд хийж штеп машин ч одоо. Жил гараа хугацаанд хийсэн. Тэгвэл бол хөдөлгөөн яваад тест хийгээ үзсэн байгаа тийм. Эхний байдлаар хийсэн. Дажгүй байна уу? Энэ машиныхаа хөдөлгөөрийг ер нь машины жоохон над сонирхуулаач. Энэ Unimog 300-ийн одоо 2 ширхэг урд мостыг ашигласан
гарсан байгаа. Тэгээд 35 санж орчим өргөсгсөн баг. Өөрөө бол бас нарийнхан байдаг. Голдон одоо залгаа хийсэн үү? Эрдэнтийн ирэмцээд одоо залгаа хийлгээд шлийсэн тэр сүстүүлээ тэгээд бас хатаалганд харуулаад хэрэндээ бас нэг чанстал юм хийх гэл олцсон л да. Тэгээ хойд дугуй бас залагдах юм биш. Хойд дугуй залагдана. Монголын баг анхны л хойно урдаа давхарч олодлогтой машин болох гэдэг. бага болоо гэж бодоод байгаа юм. Урд нь надад хаал би үзэж байгаа хойно урдаа зэрэг залгад. Манай анхных нь болж байгаа. Энэ леботкн дээр нэмээд хэлэхэд бол нэг хордны 2 сонголттой секунд 1.2 м татдаг удаан хорд нь болох 1.7 м секунд. Тэгэх тийм хордны тооцоод хойно урдаа зэрэг ажилтдаг. Энэ үнэхээр сонирхолтой техник л байгаад байгаа. Шинэ төрж гарсан. Энэ техникийн зургийг зурх гэж ямар хугацаанд зурв? Зургийн удаад ерөнхийдөө нэг 4-5 сар зурсан баха. Хэдэн удаагийн одоо орлогоор энэ яг каркас үүссэн болсон. Хэд задлсан уу? Гайгүй юу? Задлахад бол бид нар задлаагүй. Зүгээр зарим нэг деталууд нь болохоор одоо шинэ хооронд байж байгаа. За энэ жоохон арай жоохон тэ хурцуулчлаа. За энэ арай жоохон тий. Зураг бол нэг 80% эсвэл 75% гэж магадгүй. Дахиад үлдсэн хувь нь болохоор яг хийц дээр өөрсдүүд ороод дахиад засалтууд хийгдээд явна. Мэдээж авдаг Тийм үү? Ерөөсөө. За энд хэдэн метр төмөр ороо баримжаа. За зурган дээр тооцоод үзэхэд бол 96 м 450 кг. Ерөнхийдөө бол центр нь буюу одоо хүндийн төв нь уртлаас 45% хүндийн хүн байна гэж тооцоож үзсэн байгаа. Яг бид нар зүгээр зарим нэг зүйлээр болохоор торбаага нэмж хасах янз бүрийн зүйлээр шалтгаалаад бол нэг 100 гарсан байх метр нь бол. За механик роботик энд байна. Энэ механик роботик чинь юусоо бүр зохиогоод хийсэн байна шүү дээ. Цаанаасаа эргэлтийг хурдны хайрцагнаас хүндрүүлж хийсэн үү? Хороопны 2 дугаар болоос. Хороопны 2 дугаар болоос аварна. Наашаага ирнэ. Энэ дундаа өөр араагаар дамжиж ирж байгаа юу? Хороопноос шууд идэвхтэй дээр ирж байгаа идэвхтэй дээр. Ерөөсөө танаа гаражийнхан бол машиныг хийх биш бүр зохион бүтээгээ дахиад деталууд өөрчилж ирсэн деталууд дээр дахиад бүр өөрчлөлтүүдийг хийсэн байна. Жишээ нь хойлын тэнглэгийг өргөн болгосон байна. Тийм ээ. Ер нь бол 4-ийн зэрэг машин бүр бэлэн болцсон ийм байгаа юм байна. Тэгэхээр одоо энэ мазала дээр энэ шинэ хөлгүүдийнхаа хүчийг одоо туулах чадварыг бид нэр сонирхох юм байна. За баярлалаа танд одоо энэ тэмцээнд нь амжилт хүсье. За. За Pajero клубын залуучуудын одоо нэг гараж дээр ирж байгаа сонирхох хэдүүдээ. За сайн байна уу? Сайн байцгаана уу? За машинуудаа бэлдээ байж гин үү? Тэмцээн тий одоо нэг мазалаа бэлдэж байна. За Машиныг эхлээд хийхэд компьютер дээр зураг гаргана. Тэгээ гаргасан зургийнхаа дагуу нөгөө хэмжээсүүдээр шууд компьютер дээр энд CNC дээр өгчдөг. Тэгээл тэр хэмжээсүүдээр гаргаж ирэл ингээд явчихна. Арьцсан амар л байгаа юм л да. Тооцоолол хүртэл. тийм байж. Нарийн болоод ирчихсэн. Эдний гараж бол үнэндээ ажил босч байна. За энд нэг машин байгаа. Энэ өвлийн шонхор тэмцээн дээр нэлээд сайн үйл хийсэн. Сайн уу? Батулгаа. За манай Pajero клубын удирдах зөвлөлийн гишүүн байгаа. За олон түмнээ Joy хэмээн одоо танигддаг ийм залуу байгаа. Машина дахиад задлсан байна шүү дээ. Тий, дахиад задлсан. Энийг дахиад шинээр хийж байгаа юм уу? Шинээр хийж байгаа. Бүр шинээр хийж. Бүр шинээр өөрчилж байна. Араан байхгүй. Pajero-гийн одоо үндсэн юм хэм бол эрдүхтэр байна. Өөр одоо Pajero бас мотор байна өөр юм байхгүй тий. Тэгээд 14 инчийн King амаржин тавиад bump stop тавьж чинь, урдаа 12 инчийн Perfender амаржин тавиад bump stop тавьж чинь. Тэгээд дугууны хувьд бол 38-тай Super Swamp 38 инчийн дугуй тавьж байгаа. Либотикны хувьд юуныхаа Joy Shop-ийнхоо зардаг либотикийг тавьж байгаа. Мотор бол бас нэлээд сайн хойшлуулсан байна шүү. Мотор нэлээд дэргэд чахуу болсон байна да. Тий, нөгөө үндсэн хуучнараа бол ирчээг баг энэ суудлын төршлөгний хавцаа ирэх гээд байгаа юм. Тэгэхээр одоо шинээр эндээс ингэж гаргаж ирэх юм. За эн чинь харин нэлээд сонирхолтой машин гарах нэ. Ер нь бол өмнөх цагууруудыг бодвол нэлээд эвдсэн. Радиатор маань урдаа байрлаж байгаа. Хойш нь гаргах чихлээр бас халдаг бардаг. Хойшоо нэг помпноос эхлээд асуудал үүсээд байгаа учраас урдаа хийгээд байж байгаа. За тэгэл мазаалаа дээр өрсөлдөхэндээ тэнд үнэндээ сонин одоо гал гарсан төлөө болох нэ. Тэгэх баха энэ жилийн одоо тамирчдын чансаа техникийн зүйлтүүд гэж маш сайн нэмэгдэж байна тий. Зэрлэг маань бүрл амар стал нэг офроудчдын наадам гэдгээр аюулгүй гоё тэмцээн болох байх.
За Батулгад маш их баярлалаа. Тэмцээнд амжилт хүсье. Баярлалаа. За хүрлээ машин урд нь бэлэн үү? Бэлэн. Одоо тэмцээн боллоо тийм мазалаа. Бэлтгэлээ. Чиний холгоноо диктатор. Тийм. Юу Land Cruiser 80 уу? 70 уу? 70 дээр суурилсан. 80-ын чулаакн дээр суурлагдсан. Хүрлээ хэдэн оноос ер нь энэ спортод оров? Чиний анхны тэмцээн хаана байсан? Нөгөө юун дээр байв уу? Дугнаад дэх тийм мөн. Дугнаадны тэмцээнд анх. Тэр хэдэн он байв? Одоо 2012 он. Тэгээ 2012 оны Дугнаадны Монгол трофи дээр орсон тийм хэлжсэн. Ер нь бол чиний мэргэжил өөрөө инженер, архитектор шүү. Тийм барилгын зурагч, архитектор мөн. Яагаад энэ спорт ийм сонирхолтой болов? Ах галаа байгаа. Галаа бол ихнэр байсан байгаа. Танаа аав жолооч юм уу? Тийм. Үгүй манай аав өөр мэргэжил. Өөр мэргэжил тийм. Тэгээ чам хийн уруу татуу галаа юу? Ерөнхийдөө бол тэгж хэлж болно. Багаас л залуу тэгжтэй ордны дугуулan. Тийм үү. Тийм машин хийдэг, гэртээ машинаар тоглодог, цуглуулдаг. 12 онд анхны тэмцээнд орж ирсэн. Анхныхаа байранд хэдэн онд аль тэмцээн дээр? За тэр тэмцээнд ч болохоор амжилтаар 5 дурж илэрсэн. Тэгсэн баха байранд ороогүй баха. Тэгээ дараа нь хандгаа гэх тэмцээн болоод хандгаад 3 дугаар дурж. Анхны одоо шагналал 3 дугаар байсан гэсэн. Тэгээд хамгийн сүүлийнх нь одоо сая Pajero клубын зохион байгуулсан Scorpion гэдэг тэмцээнд 2 дугаар. Маш ирдэрсэн. Тийм машин. Тэр давыг давсан, ноцолцсон. Хэлээ босдоо. Ер нь Land Cruiser 70 бол үнэхээр сайн машин уу? За яг олон жил унж байна. Ажлын машин хөдөө бартаанд зориулж хийгдсэн. Бараг хит бартаан зориулсан. Тэр өөрийнхөө Toyota-гийн өөрийнхөө сэрүүд дотроо нэлээд бат бүх эвдрэл багтаагаар үйлдвэрлэгдсэн тийм. Тэгэл ер нь нэлээд хэдэн жил унж байна да. За V8 гэдэг Toyota-гийн хөдөлгүүр байгаа бензин. Тэгээ сая бид нар энэ хөдөлгүүрийг сонгож бол тавьсан байна. Эргэлтэх өндөртэй хүчтэй байх болов гэсэн бодолтой байна. Тэгээд хөнгөн жингийн хувьд хөнгөн болж байгаа. Тэгээ хөрвөлийн систем нь хойно байгаа юу? Адjustment хөлтөлтэй байсан. Хойно хийснээр ер нь гайгүй байна уу? Ер нь хаалт тийм шинж тийм харагдах уу? За яг энэ нөгөө бас нэг тоноглолын нэг юу помп компьютертэй помп тавьсан. Тийм үү. Диктаторын бол амжилтыг бол одоо дурдаад барахгүй баха. Ер нь ариу амжилттай баг. Ер нь нэг анхны янсан машин шүү дээ. Энийг л одоо сайжруулаад яваад байгаа. Хамгийн сүүлийн тэмцээнд 2 дугааранд орсон. Тэгээд амжилтын одоо түүчээ үргэлжлэж байна. Машинаа танилцуулсанд баярлалаа. Тэгээд чиний спортын амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За манай Татгууч Моторсын Nissan Patrol Y60 3 алгатай машин байгаа. Бид хэд энийг 2013-аас 14 оны хооронд янзлж бэлтжижсэн. Тэгээд энэ машин маань 3 алгатай машиныг тайраад 2 судалтай богино кабинтай арам хэсгийг хойноос нь тайрж богинохон болгосон байгаа. Туулах чадрыг сайжруулахын тулд энэ маань 42 турбо мотортой, механик хороб, механик винчтэй тийм машин байгаа. За манай машин 6 инчийн өндөрлөгөөтэй EFS-ийн Extreme Set-ийн амортизатор бүрс явах хөдөлгөөнийг өөрчилж хийсэн байгаа. Тэгээ хамгаалтын каркасыг кабинийхэн гадуур хийж өгсөн. Радиаторыг хойно гаргаж цахилгаан сэнстэй хийсэн байгаа. Хойно өөрөх нь vacuum lockerтай урд дифференциал ARB-гийн air locker суурилуулсан байгаа. Нийт оролцож байгаа 6 сарын 9-10-нд болох Мазала тэмцээнд нийт оролцож байгаа тамирчдаа бүгдд нь спортын өндөр амжилт хүсээд бүх тамирчдаа баяр хүргье. Мазала Cup 2018 одоо оффроуд наадам маань эхлэхэд одоо цөөхөн хоног үлдээд байна. Инженерийн тэмцээн маань одоо TR1 буюу сонирхчийн англи, TR3 буюу мэргэжлийн англи, Track гэсэн 3 ангилаар зохион байгуулагдах чинь урдсан байдлаар одоо ер нь нэг 70-аад машин дээр нэг штурмын чиглүүлэгч жолоочтойгоо нэг бараг 200 тамирчин оролцохоор бүртгүүлсэн байгаа.
За энэ одоо 2018 оны Mazda Cup тэмцээний мэргэжлийн ангилын гараанууд инх үе хийж байна. Энэ гараанд бол одоо 10 дугаартай Янжи Мегмар сүрм, 69 дугаартай Баатарл, мөн 96 дугаартай Нямдаланаас хайр машин зохиож байна. За одоо бид мэргэжлийн хийж байгаа энэ улаан машиныг бол одоо Монгол инженерүүд өөрсдөө зохион бүтээж ингэж хийсэн одоо ийм машин байгаа. Нэлээд массын хувьд бол нэлээд том. За энэ шар өнгөтэй одоо 69 төстэй болж байгаа машин бол одоо Hilux. За Нямдалагийн машин тэр өөдөө өксүр дээр техникийн саад гарсан. Тэгээд тэмцээнээс гарсан байгаа. За үүнийхэн дараа одоо 69 одоо бидний сайн 69 дугаартай УАЗ 69 машин мөн одоо энэ хариуж байгаа улаан машин энэ хоёрын хооронд өөрсдөө нэлээд сайн өрнөсөн. Ер нь хүчний хувьд бол өөдөөс баг 3 дахь хүчтэй мотортой саатсан. За наадмын бол 60-аас арай одоо тэнгэрийн хоорондын за богино учраас энэ давуу тал харагдаж байна. Ер нь энэ бол одоо 2 дугаар том саад байгаа. Ийм босоо буюу хөвтэй дугуйтай ийм саатан дээгүүр. За мэдээж бол энэ дээр богино тэмдэгтэй арай давуу байж харагдаж байна. 60-аас давж байгаа. Том тэрийг ороод иржээ. Улаан одоо 10 дугаартай мөн сүрэн машин. За ингээд цаашаа энэ хоёр ерөөсөө тэмцээний өрсөлдөөн энэ хоёр дээр явагдсан. Энэ гарааны өрсөлдөөн. За энэ нэг уралдааны зам бол одоо 1.8 км орчмын одоо $6 сааттай ийм сааттай одоо энэ бол хамгийн сүүлийнх нь одоо шавартай замын саад байна. За энэ дээр бол энэ 10 дугаартай машины мөн адил одоо усанд орж техникийн саадлаар ингэж тэмцээний өрсөлдөх боломжгүй болсон. Харин араас нь хинтээ ангис оролцож байгаа 69 дугаартай Бадрал маань одоо маш сайн одоо араас нь хэн хөөж орж иж одоо хамгийн сүүлчийн саадаа ингэж гарч байна. Одоо энэ дээр бол штурмын Либотыг бол маш сайн шуурхай ажиллуулж одоо энэ хоёр маань ингэж Жарис дугаартай Бадрал баримтаа амжилттай орлоо. За энэ гараа бол их сонирхолтой болно. 2 бенз-G явж байгаа. Нэг Land 71 70 загварын машинд явж байгаа. За энэ явж байгаа оранж өнгөтэй бол Намташрын номтой баяр G500 машинаар уралдаж байгаа. Өнгөрөх жилийн одоо Mazda тэмцээний сонирхчийн төрлийн авраг. За ийм хүн байна. Энэ өдөө өксөр газар дээр одоо саадгүй гарч харагдаж байна. За араас нь 71 явж байна. За 71 бол Амгалан Баатар Land 70 бүлгээс орж байгаа ийм машин. За араас нь ороод ирсэн. Хоёр машин бол хурд сайтай харагдана энэ дээрээс. Тэр нөгөө гуравт хар бенз-G бол хурд багтай байгаа. Тэр бол одоо хоёр тэнглэг нь MTZ 82 баха. Одоо тракторын ийм тэнглэгийг тавьсан учраас хурд бол баг гарна. Моторын хүчин чадвар бол адилхан энэ оранжтай адилхан байгаа. Тэгэхээр мэдээж шулуун эхний тэмцээний эхний хэсгийн шулуун дээр бол энэ оранж нь урдаа гарах нь тодорхой. За араас нь орж ирнэ. За харин бартаа саадан дээр хин урдаа гарах нь гэсэн харагдах байна. За энэ саяны хараад гарч байгаа энэ саад бол одоо дугуун босоо юм саад байсан. Энэ бол нэлээд хүнд саад болсон. Энэ дээр бол нэлээд их тэргүүд одоо олон машинууд энэ дээр кардан голоо гэмтэж тэмцэн үүсэх боломжгүй болсон байдаг. За түүний нэг нь одоо энэ оранж А гар энэ тэнхрүү одоо хөндлөл манайхны татвар хөндлөл тэнглэг оны бэлгээ гэмтэж хугалсан байсан. За тэгээд тэмцээний үүсэх боломжгүй дээр орхисон. За түүний араас явж байгаа хар тэрэг бол 2017 оны Mazda тэмцээний авраг Баярбаатар гэж одоо энэ тамирчин оролцож байна. За G энэ дээр ингээд саатаа зогссон байдаг. 70 дугаартай тамирчин үүдүүдийн сайн үсгээд ингээд явж байгаа. За мөн метр хийсэн тэр өндөр саадан дээр саяны хар G-ийн кардан гол нь хугарсан байсан. Нийт тэмцээний тойрог замын урт 1.8 км орчим ийм 2-3 шавартай, за нэг 2 өксөр уруутай, 2 ийм дугуун сааттай ийм зам байсан. За энэ машины хувьд бол нодлон аваргын одоо болцлог хангаад ингэ орж явахдаа нийт дэд хурднууд 40 цагийн хурдтай явж байсан. Үүнийг харин сайжруулж өөрчлөд
одоо бол дээд хурдан 80 км/цаг хурлах юм боломжтой болсон ийм машин байна. Одоо ийм хүчрхэг одоо техник байгаа. За энэ одоо нөгөө техник саатлаар зогсчлоо доо. Уг нь бол нэлээд барианд дөгсөн харагдаж байна. Дараагийн гараа 28 дугаартай Баттулга Land Cruiser автомашинаар, 70 дугаартай Болдын Сод Эрдэнэ УАЗ 460 машинаар, 65 дугаартай Оргодол Land Cruiser автомашинаар энэхүү гараа гарлаа. За энэ бол сонирхолтой гараа болно. За 70 дугаартай УАЗ 460 автомашины жолоо Сод Эрдэнэ спортын автоспортын мастер цолтой ийм мэргэжлийн ангилд уралдаж байгаа тамирчин байна. Энэ 2005 оноос хойш автоспортын уралдаанд тэмцээд орж ирсэн, 60 сарын уралддаг байсан Татгуж Моторс компани тамирчин байна. За 28 буюу 65 дугаартай хоёр оролцогчд маань Land Cruiser клубын нэрийн өмнөөс оролцож байгаа ийм тамирчид байна. За одоо яг би энэ Сод Эрдэнэний хувьд бол нэлээд онцлог энэ дээр ярмаас гэдэг юм аа. Энэ яг УАЗ 460-аас яг өөрийнх нь 2400 багтаамжтай мотороор оролцож байгаа. За дифференциал сойрсогч бол одоо нөгөө эргэлтэн дээр төгжигддэг энэ дифференциал сойрсогчтой болов уу гэж би бодож байна. Саяны өксүүдээр харагдлаа нөгөө дугуй хий эргээ зогсож байна. За 28, 65 дугаартай ландууд бол мэдээж одоо урд хойд техникүүд бол бүрэн төгжигдэж байгаа. Энэ утгаараа өксөө болон бартаандаа бол сайн явах одоо боломжтой бусдаас даваа харагдах баха. Өксөр болон хаттай уруу газруудаа амжилттай амжилттай туулаад дараагийн гараа болох одоо нөгөө өндөр дугуун дээр иж байна. За энд бол 28 дугаартай Баттулга бол энийг бол саад руу давж ингэж гарч байна. Энэ бол үнэндээ сайн бэлтгэгдсэн ийм машин харагдаж байна. Ер нь бол Land Cruiser клубын тамирчид бол энэ жил бол их одтой байгаа. Ер нь тэмцээн он гараад ер нь тэмцээнүүдийг бүх аваргын тэтмүүдийг бол авч байгаа. За одоо өндөр дугуйн саад руугаа ирлээ. За энд бол тулаад цойлоод одоо гаргаж чадсангүй татгачаараа татчих байна. За энэ араас нь бол одоо Сод Эрдэнэ УАЗ 460 машинаар за бас либоткоор гарч ирсэн юм байна. Ер нь бол энэ мэргэжлийн ангилын тамирчдын машин бол бид нэр их тийм хязгаарлалт тавихгүй байгаа. Зөвхөн одоо дугуйны диаметрийн хэмжээ ил одоо ерөнхийдөө тавьж байгаа. Тэр утгаараа бол энд одоо моторын багтаамж нь одоо 92 морины хүчнээс одоо 350, 400 морины хүчтэй моторууд одоо нэг дор ингэж өрсөлдөж байгаа. Энэ дээр бол одоо нэг талаас жоох баталгаатай мэт боловч одоо нөгөө талаас жолооч нарын бол одоо өмнөхөө ур чадрыг харуулсан ийм тэмцээн юм аа. За энэ Сод Эрдэнэ маань энэ техник саадлаар зогсож гарч байгаа юм байна. За харин Баттулга маань одоо сайн явж байна. Энэ сайн тоноглогдсон машин тэгээд дугуйны сонголт их сайн харагдаж байна. Тэгэхээр одоо энэ шаврууд дээр бол одоо саад уу гарах үстэй. Үнэндээ бол моторын хүч бол сайхан одоо сонсогдож байна. Одоо энэ бол ер нь моторын тал дээр илүү догол дутагдал одоо анзаардахгүйгээр. За одоо яг энэ нь одоо энэний дараагийн хамгийн сүүлийн одоо том шавар болж явна. Энэ дээр харагдана да. Энэ дээр бол нэлээд сайн зүтгэж. За талд нь ороо зогсож байгаа юм байна. За либотыг ашиглаж гарч байгаа юм байна. За ингээд энэ ер нь одоо энэ хамгийн сүүлийн энэ шаврын саадыг гарна гэдэг бол ерөнхийдөө барианд орчиж байна гэсэн. Эндээс цаашаа 900 м чулуун явгүйгээд барианы зурхаа байж байгаа. УАЗ 460 маань техник саадлаа зогссон. Нэлээд дээднээ одоо тэмцээний замын бараг 20-од орчим хувьд 65 дугаарт оргол маань одоо бас техник саадлаар ингэж зогссон харагдсан. За 28 дугаартай Баттулга нэлээд сайн одоо гүйцэтгэлүүдийг хийж барианд орж байна. За дараагийн гараа эхэллээ. Энд 1 дугаартай
Наранбаатар Land Cruiser автомашинаар за 5 дугаартай Эрдэнэ жаргал Benz G500 гэсэн юм төрлийн машинаар уулдаж байна. За одоо энд дэлгэснээр харагдж байгаа 1 дугаартай Наранбаатарын машин харагдлаа. Land Cruiser 105 марк машин дээр одоо суурилдан хийсэн юм машин байгаа. За энэ Benz G бол шар өнгөтэй 5 дугаартай Эрдэнэ жаргалынх. Энэ бол үндсэндээ машин өөрөө бол 1980 оны орчим машин болов гэж би санаж байна. Тэгээд дээр нь хамгийн гол нэг моторын одоо бүр сайжруулсан одоо V8 M113 гэдэг маркийн 300 морь нүчтэй энэ моторыг тавьсан байгаа. Сүүлд нь M273 гэсэн одоо 340 морь нүчтэй ийм мотороо дахин сайжруулна гэж янзлсан ийм машин байна. За энд бол энэ нэг цагаан одоо Land Cruiser миний харж байгаа 105 юм уу да 105 машин харагдаж байна. За энэний бол номер дугаар бол харагдах байгаа учраас би энэ тамирчныг одоо тайлбарлаж танилцуулах боломж байхгүй байна. Гэхдээ энэ цагаан тэрэг бол үнэнхүү сайн янзалсан одоо ийм тэрэгөө ер моторын дуу бол хүчтэй түрүүний тэр өксүр дээр бол ерөөсө цойлоод гарч ирж байгаа харагдсан. Энэ нь бол одоо жолооч туршлагатай байна. За машины ийм болон одоо дугуйны сонголтууд машины хүчин чадлын тэр бол үнэхээр сайн машин энд оролцож байгаа юм байна. За Наранбаатарын хувьд 2018 оны эхний тэмцээн одоо шонхог тэмцээний авраг байгаа. Үүний өмнө нь 2015 онд бүгд хятад ард улсад одоо манжуур хот болсон олон улсын мөсөн зам уралдааны 2 дугаар ирээд эзэлж байсан ийм тамирчин байна. За Land Cruiser клубын үүсгэн байгуулагч. Benz G машин руулж байгаа Эрдэнэ жаргал Монголын Бартазан автоспортын холбооны гүйцэтгэх захирлын албыг ашиж байгаа. За мөн Benz G клубын үүсгэн санаачлагч одоо ийм тамирчин оролцож. За энэ дүүр дахиад бүр дээшээ саадыг одоо огцсон цойлж гарснаас болж одоо дээшээ гарч ингэж зогслоо. За үүний өмнө нь бол гарааны дараах огцсон 180 градус эргэлтэн дээр огцсон гарснаас болж одоо нэг тал руугаа унсан. Тэр нэг үзэгчд бол татаж босгож одоо тэмцээний өргөжлүүлж байгаа. За Эрдэнэ жаргал Алтай Аялам компани нэрийн өмнөөс уралдаж байгаа. Наранбаатарын хувьд Monster Garage болон New Bagat гэсэн ийм компаниудын нэрийн өмнөөс одоо оролцож байгаа юм тамирчин байна. За энд бол одоо сүүлийн шавранд одоо орсон биенийг амжилттай гүйцэтгэж байгаа харагдаж байна. Одоо миний санаж байгаагаар энэ тэмцээнд одоо нэлээд дээгүүр байрлуулсан машин байна. Энэ хар Land Cruiser 105 марк автомашин. Либотг бол маш сайн хүчтэй байх хэрэгтэй. За бүсээ бүсэлсэн, цаашаа хөдөлгөөнөөр хөгжлүүлсэн. Ер нь бол моторын хүч бол мэдээж сайн байх хэрэгтэй. За одоо энэ барайнд амжилттай орж байгаа харагдаж байна. За үүний араас Эрдэнэ жаргал орж ирж байгаа. Эрдэнэ жаргалын үед бол энэ гараа бол нэлээд сонирхолтой байсан. Эхлээд улсан, дараа нь одоо дээшээ цойлж нэлээд удаа зогс хугацаа алдсан. Ингээд тэмцээний үргэлжлүүлэн барайнд амжилттай орж байна. За энэ удаагийн гараа харин сонирхолтой. Энд бол ерөөсөө аврагын титмиг авах одоо өндөр магадлалтай гэж одоо автоспорт сонирхогчид үзэж байгаагаар тамирчид ингэж оролцож байна. За 68 дугаартай BMW Pajero машинаар за одоо хамгийн урт талд явж байгаа харагдаж байна. За түүний араас 63 дугаартай Jamsran G500 машинаар за хараадаас нь одоо 80 дугаартай Цэрэн амжилт Land Cruiser 80 марк автомашинаар Цэрэн амжилтын хувьд бол одоо сая сарын өмнө болсон Scorpion тэмцээний авраг байгаа. Ерөөсөө сүүлийн он гараад одоо маш одоо оролцсон тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа ийм тамирчин байна. За энэ дэш өгсөж байгаа Benz G. За арай жоо хүч дутаад ирж буулаа. Сайжгуун дайрлаа. Энэ наадлын хоёр машин бол замыг хаасан байгаа учраас хүлээж жоод одоо гарсныхан дараа гарна. Ер нь гараа бол одоо нэг зэрэг гаргаж байгаа. Нэг зэрэг гаргаж байгаа учраас одоо аль урд цайтай энэ одоо урдаа гарч байгаа давуу ашигтай байрлалаа эзэлж ингэж явна. За энэ гурван тамирчдаас одоо үзэгчид одоо их хүлээж байгаа да. За 80 дугаартай Цэрэн амжилт одоо Land Cruiser клубын тамирчин КК гэх одоо танигдсан юм залуу байна. За маш сайн оролцож байна. Машинуудыг бол ерөөсөө энэ Land Cruiser клубийнхан бол ерөөсөө автомашинуудыг маш сайн хөнгөлж байгаа. Ерөнхийдөө одоо гарсан гэж хэлж болно. Энэ машинуудыг
том хэрэгслүүдийн ч одоо их бүх батуудыг тэр Nitrogen гэсэн одоо ийм брендинг одоо хүчтгсэн ийм деталуудыг Америкаас ингэж захиалж авчиж эдгээр машинд ингэж хийдэг ийм клуб одоо гаражийнхан байна. За ер нь бол тэмцээний нийт зам 1.8 км орчим 7-8 сааттай байгаа. За тэмцээний өргөжлөх нэг гарааны өргөжлөх хугацаа 30 минут байгаа. За одоо ер нь энэ тэмцээнийг ингээд дараа нь бидэд өгнөд үзэхэд хамгийн бага хугацаа нь бол одоо 0.7 секундээр авраг болсон тамирчин байхад одоо дараагийн одоо 30 минутанд амжиж ороогүй тамирчид одоо бас байх нь. Одоо ер нь бол хамгийн бага нь 7 минут байхад одоо хамгийн их нь 25-28 минуттай ингэж амжиж орж байгаа юм байна. Энэ нь өөрөө энэ тэмцээн одоо хичнээн өрсөлдөөнтэй одоо жолооч ур чадварыг харуулсан ийм тэмцээн болох нь харагдлаа. За энд одоо 80 дугаартай Land Cruiser клубын тамирчин Цэрэн амжилт, барианда амжилттай орлоо. Одоо ерөөсөө энд тайлбар явж байхад л одоо маш шуурхай ингэж орж байгаа харагдаж байна. За Wing автосервисийн тамирчин Бямд орж маань одоо Pajero машинаар оролцож байна. Ер нь Pajero машины хувьд бол онцлогтой л доо. Энэ өөрөө жингийн хувьд бол арай хөнгөн. Энэний өөрийн 3000 бензин хөдөлгөөр тавьсан байхад бол ер нь хүч бол хангалттай гарна. Зүгээр одоо манай Pajero клубийнхан маань энэ машиндаа нэлээд юу яаж одоо тооцооллыг хийж нэг дахин сайжруулсан юм машин байгаа. За цаана нь Jamson Zoo орж ирж байна. Jamson Zoo машин бол одоо G500. Тэр дээш өксөж харагдвал бол арай моторын хүч бага юм уу гэж одоо би анзаарч харсан. Одоо жоохон одоо энэ цааш харъя. Одоо сая бол харагдлаа энэ дөрөв урд дугуйр яг хоёулаа зэрэг одоо угшиж үтгэж байна. Энэ нь өөрөө Benz машин бол одоо хоёр тэнглэгээ төвчин дээр мөн Японы одоо хурдны хайрцгийг бас хороолон дээрээ бас одоо төвчдөг байгаа. За одоо цаашаа энэ Барта саадаг бол энэ сайн тоноглон янзлсан машинуудаас ажирхуу даах үстэй. За араас нь манай Pajero клубын тамирчин тэндээ ашиглаж партнеруудаа гарлаа. За Pajero-гийн хувьд бол одоо шулуун зам дээр бол хурд маш сайн үзүүлэх боломжтой. Машинаас онцлог нь одоо бусад нийтлэг машинуудаас. За 71-41 дугаар гэдгээр би энэ машиныг одоо 63 дугаартай Jamson Zoo гэдэг тамирчин оролцож байна гэж ингэж одоо таньж харж байна. Ер нь бол энэ тэмцээний шаардлага байгаа. Тамирчид хоёр хажуу тал болон дээд талдаа өөрийнхөө хувийн дугаараа тавих хэрэгтэй. Өөрийнхөө нэрийг бас ингэж хаалган дээрээ бүтэн бичиж явах хэрэгтэй. Ингэж байж одоо үзэгчид маань та бүхнийг таньнаа, та бүхнийг дэмжинэ. Энэ спорт маань улам цааш одоо хөгжихэд одоо бас жижиг боловч одоо хэрэгтэй зүйл юм аа. Энэ шаардлагыг бол холбооны зүгээс тавьж байгаа. За одоо сүүлийн саад амжилтад уулзжээ. Энэ гарааны 3 тамирчид бол үнэхээр хоорондоо маш өрсөлдөөнтэй, маш шуурхай хугацаанд ингэж барайнд орсон байгаа. Тэмцээний 7 дугаар гараа 98 дугаартай Жавхлан Y-Jav автомашинаар 56 дугаартай Төмөр Баатар Range Rover машин. Унаад босч байгаа энэ машин бол Range Rover байна. За 83 дугаартай Мөнхбат Rockstar гэх. За ийм 3 машины дунд өрсөлдөөн өрнөхнэ. За энэ гараа бол одоо миний хувьд нэлээд сонирхолтой гараа байсан. Төдийл одоо тэмцээнд оролцоод байдаггүй. Одоо Солонгосын Rockstar машин маань энд ороод ирсэн. За би бодож энэ машины одоо урд тэнглэг бол одоо 69 нэглэг. Бааз бол 69 нэглэг тавьсан байдаг болов. За энэ өнөөс түгж дутхгүй байна. Жолооч бол нэлээд туршлагатай юм харагдаж байсан. За үүний араас өгсөж байгаа Y-Jav
Nissan Patrol марк автомашин. За энэ бол 4200 эсвэл 4500 эсвэл магадгүй 4800 юм бензин өдөртэй Patrol харагдаж байна. За тэгээд цаана цойлж гарч байгаа машин бол одоо Төмөрбаатарын Range Rover. Мэдээж одоо бас сонирхолтой. Range Rover бол одоо Монголын ийм тэмцээнд автомашины төрлийн тэмцээнд одоо анх удаахаа оролцож байгаа ийм машин байна. Энэ нь одоо маш сонирхолтой байна. Энэ 56-гийн бензин хөдөлгөөртэй 4000 багтаамжтай байдаг санагдана. За тамирчид маань ихний саадууд бол амжилттай тууллаа. Одоо нөгөө айхтар саад болох дугуун дээр ирж байна. За дугуйгаа бол одоо энэ Rocksтой бол одоо амархан гарах байлгүй дээ. Богинохон тэрэг байна. Яг хүчээр хааруулаад ингээд зүтгүүлвэл. За яг тэгнээ зогслоо. Зарын тэрэг бол харин одоо цаатлаар зэрэгцэд орох нь. Тэр нэгэн тэмцээн учраас одоо зүтгэн, үзэн, гарсан. За бол нэлээд сонирхолтой одоо гоё байрлалаас одоо зөв тактикээр одоо зүтгэж гарлаа. За Rocksтой бол гарсан байна. Энэ удаагийн тэмцээнд бол 30 орчим машин мэргэжлийн ангид оролцсон. Үүний одоо талаас дийлэнх брэнд амжилттай орсон байгаа. Энэ удаагийн энэ жилийн зам бол өмнөх жилүүдээс одоо арай хүнд гэсэн. Ялангуяа одоо энэ зогсож байгаа энэ саад бол одоо маш хүнд ийм даалгавар байлаа. Тэгээд суглаагаар тамирчид бол суглаагаар гараагаараа гарч байгаа. Энэ удаагийн тэмцээний одоо суглааны хувьд бол одоо төрүүлж гарсан тамирчдад давуу тал болж байсан. Ер нь тэмцээн болгон янз бүр байдаг. Заримдаа суглаа нэлээ хойгоор суглаад одоо араар гарсан тамирчдад зам нь их сайхан одоо бартаа багтаа ийм атайхан болцсон байдаг. Энэ тэмцээнд бол эсэргээрээ төрүүлж гарсан тамирчдын хувьд бол зам нь одоо бартаа багтаа, эвдрэл багтаа байсан учраас одоо амжилттай оролцсон. За одоо суглаа юм. Тэгээд энэ тамирчид бол одоо нэгдүгээр одоо суглааны гэх юм уу эсвэл одоо энэ өдрийн одоо тухайн тамирчны одоо одно гэсэн одоо тамирчин аврагын тэтмийг авнаа. За Rocksтой бол урд дугуй бол одоо нэг нь зүтгэдэг юм байна. Тэгэхээр урд тэмдэглэнд бол дифференциал сойрсгчгүй гэж нэг ойлгоно. За Range Rover маань Range Rover-ийн хувьд бол одоо урд хойноо чулаактай одоо хамаарх тэмдэгтэй ийм тэрэг байдаг. За энэ гурван тэрэгний хувьд Rocksтой маань одоо брэнд орлоо. Nissan Patrol Y60 загварын машин брэнд орж байгаа харагдана. За Y60-ыг бол жавхлан чулуудан оролцож байгаа. За энэ удаагийн Мацало 2018 мэргэжлийн ангиллын төрөлд одоо 8 гараа гарсан. Энэ 8 гарааны хамгийн сүүлийн гарааны тамирчид дэлгэсэн харагдаж байна. За энд бол одоо 6 дугаартай бат сайхан Land Cruiser автомашинаар, за нөгөө талд нь 4 дугаартай Мяс сүрэн Benz G загварын автомашинаар уралж байна. За энэ хоёр тамирчны хувьд бол онцлогтой. Хоёулаа одоо техникийн холбоотой ажил үйлчлэг эрхэлдэг. За энэ Benz G харж байгаа Мяс сүрэн бол одоо за техникийн засвар үйлчлэг ялангуяа одоо герман машины одоо засвар үйлчлэгийг одоо дагнан хийдэг одоо ийм одоо мэдлэг бол одоо асар өндөр ийм тамирчин байна. За одоо энэ өсөж байгаа бат сайхны хувьд бол одоо дугуйн бизнес эрхэлдэг. Одоо манайхан бол ер нь таних багтаа одоо Scalian компани одоо дугуйн хөдөлთა борлуулалт эрхэлдэг ийм хүн байна. За ер нь хоёулаа бол насны хувьд ойролцоо ер нь ахмад тамирчинд орно. За бат сайхны хувьд бол ер нь 2008 оноос хойш одоо зохиогдож байгаа бүхий л тэмцээнд их бага хэмжээний бүхий л тэмцээнд ер нь барагтай тасралтгүй оролцсон тамирчиндаа ер нь маш одоо идэвхтэй энэ спорттой одоо бүр одоо зүрх сэтгэлээ зориулсан ийм хүн байгаа. Дахиад тайлбар хийхэд ер нь өөрөө энэ машин техникээ бүр яг одоо өөрөө гаргаж янзлан хийн. Гэхдээ тэр дундаа бас одоо их сонирхолтой. Одоо энэ машины хувьд бол одоо Land Cruiser 470 400
мотортой. За хоёр тэнглэх нь одоо би бодож ин 105-ын тэнглэг байгаа болов. За шасси нь бол одоо Land Cruiser 80-ын шасси. За их бие нь болохоор одоо Land Cruiser 70 серийн их бие харагдаж байна. За энэ нь одоо ерөөсөө одоо Land Cruiser-ийн бүх деталуудыг хооронд нь одоо хийж тэгээд хооронд хэрэг зохицолдох нь давуу тал юу вэ, сул тал юу вэ гэдгийг одоо бүр өвггүй сонирхон үзэж байдаг ийм тамирчин байгаамаа. За хоёр машины хувьд бол одоо өксөр урууга амжилттай туулсан. Хоёр дугуйн саадыг бол мөн амжилттай орохгүй тууллаа. Одоо бол ус туулах мөн түүний араас шавран дээр одоо хүчээ үзэх одоо ийм даалгаврууд үлджээ. За бацааны хувьд нөгөө өндөр дугуйн дээр зогссон байсан юм байна. За энэ дээр гарч байна. За амжилттай давлаа. За Монголын Батлазам автоспортын холбооны өдөр зөвлөлийн гишүүн гэсэн юм одоо албатай байгаа. За цаашаа үргэлжлүүлээ. Энэ машиныг бас богиносгосон байгаа энэ хоёр тэнглэг хоорондын зай. Миний бодлоор одоо арай хэтэрхий богино байна даа гэж одоо би бас харж байдаг юм аа. Их богино гэдэг чи одоо доктор муу бай. Тэгээд одоо өөр инерци хүч гэж бас нэг зүйл байдаг. Тэр надад байгаа шиг. Мяс сүрэнгийн машины хувьд бол одоо энэ шаврыг энэ нөгөө айхтар сүүлийн шаврыг бол одоо 3-2-ын туулаа зогсож байна. Энэ нь өөрөө энэ машины тэнглэг маш сайн байна. Одоо хоёр тэнглэг бол бүтэн дифференцээс хойцогтой байна гэж харагдаж байна. Түрүү би анзаарлаа энэ портал тэнглэг тавьсан харагдаж байсан. Өндөр байсан өөрийнх нь G-гээс өндөр. Тэгэхээр энэ магадгүй одоо Unimog-ийн тэнглэгийг тавьсан байж магадгүй юм аа. Энэ ногоон бенз ший дээр. Энэ бол одоо ерөөсөө тамирчдын өөрсдийн шийдэл байгаа. Энэ дээр хэн сайн тооцоололтой зөв машинаар л оролцсон одоо тэр л одоо аврагын тэтмийг авах боломжтой. Ер нь бол хоёр тэнглэг дифференциал бүтэн сойрцогтой байж л одоо энэ хит бартаа замын тэмцээнд ер нь амжилт гаргах боломжтой юм да. Гэхдээ зарим тамирчид бол одоо жишээ түрүүний 69 оролцож байсан. Тэр 69 байна. Мөн Rockstar байна. Эдгээр бол одоо үндсэн дифференциал сойрцогч хөдөлгөөнөөр орж байсан. Гэхдээ энэ нь бол одоо жолоочийн тамирчны өөрийн ур чадвар бас шууд хамаарна. За энэ тамирчин шин уг нь сүүлийн саадад амжилтад давсан. Одоо ерөөсө 200 метрд л техник саадал гарсан байна. Барайнд орж чадаагүй юм байна бацаахны хувьд. Mazda Cup 2018. Энэ удаагийн тэмцээнд сонирхчийн төрөл хойд орчим тамирчид өрсөлдөж одоо аварга тодруулсан байгаа. Ер нь бол одоо бид нар энэ тэмцээнийг зохион байгуулахдаа мэрэгжлийн болон сонирхчийн гэж ингэж үндсэн хоёр ангилж хувадаг. За мэрэгжлийн ангилд бол одоо яг тусгаалan бэлдсэн одоо машин техникээр одоо өндөр хүнд хэцүү ийм бартаа саадуудыг одоо даван туулахын даалгавартай ийм тэмцээн болдог. Харин сонирхчийн төрөлд бол одоо тухайн хүн одоо өөрийнх эдл чиргэлж байгаа машинаар одоо шууд оролцох боломжтой. Энэ нь одоо тухайн машины бүхэгийг нь одоо аюулгүй каркас буюу аюулгүй бэхлэгийг одоо сонирхчийн машины хувьд бол тавих шаардлагагүй. За мөн одоо зүгээр анхны хамгаалтын дуулга өмссөн байна. Одоо машин роботтой байна, эсвэл суудлын бүстэй байна, галын хортой байна гэх юм уу. Иймэрхүү одоо энгийн шалгууруудыг тавьж одоо энэ тэмцээнд бол нээлттэй байдаг.
За сонирхчийн английн төрөл бол сонирхолтой одоо ер нь одоо нэрэндээ тохирсон. Энд бол одоо барган дээр машин оролцож байна. Солонгосын Корондо орж байна. За УАЗ 469 орж байна. Land Cruiser 80, за Patrol 60 гэх мэт одоо ерөөсөө энд бас мөн доо Subaru Forester ч гэсэн орох боломжтой байдаг. Энэ дөрвийг бас дөрөв хэдэг ангилд орд. За ер нь бол одоо сонирхчийн энэ жилдээ сонирхчийн ангилд орж байгаа тамирчин маань ер нь эх жил бол одоо мэрэгжлийн ангилд ороод тохиолдол одоо маш илбэг байдаг. Ингээд одоо өөрийгөө сориод энэ чинь мэдээж өөрөө дуртай хүн, сонирхолтой хүн одоо нэлээд одоо бодож ийж, мөрөөдж ийж, хүсэж ийж одоо сонирхчийн ангилд орж байгаа шүү дээ. Түүнээс зүгээр одоо явж байгаад ингээд шууд яваад орчихгүй юм аа. Ер нь Монгол ир хүн бол ер нь сонирхлоороо ерөнхийдөө хоёр хуваалт чинь. За нэг хэсэг нь одоо хурдан морь сонирх нь. За нөгөө хэсэг нь одоо техникийн хурдан хүлэг одоо энэ автомашины спортыг сонирх болов гэж ингэж боддог. Сонирхчийн английн тэмцээнд хүн орно гэдэг бол ерөөсөө өөрөө энэ спортод орж болох эсхээ одоо сорж байгаа хэлбэрлэлээ эн чинь ингээл энд орно замаа уншиж сурна. За техникийн бүрэн бүтэн байдлаа явна. Хамгийн гол нь одоо жолоодлогоо хэр техникээ гэмт саатлахгүйгээр одоо зөв жолоодох вэ? За замаа мөн хэрхэн зөв сонгох вэ? Машинаа хэр сайн бэлтгэх вэ гэдгийг одоо бүх сургалтууд одоо дадлагууд одоо энд явагдаж байдаг юм аа. За сонирхчийн английн төрөл клубүүд маань нэлээд бас анхаарал тавьж шинэ залуусыгаа ер нь оролцох боломжоор нь хангаж тэдэндээ тусалдаг байгаа. Одоо жишээ нь Монголын Pajero клубийнхэн бол ер нь энэ дээр нэлээд идэвхтэй ажилладаг. Ер нь Pajero машины сонирхчийн английн төрөлд бол нэлээд олон тамирчид оролцож байгаа. Ер нь клубүүд маань одоо хоорондоо бас спортоор өрсөлдөж тэгээд бас нийтийн хамарсан одоо энэ арга хэмжээний идэвхтэй оролцож мөн одоо хүмүүнлэгийн тусламжуудыг гар татлаг сайн идэвхтэй оролцож тусалдаг юм аа. Үүний нэг том жишээ бол одоо SOS ажиллагаа гэж байгаа. Клуб болгоны өөрсдийн SOS ажиллагаа гэж байгаа. Энэ нь болохоор одоо Улаанбаатар хот орчинд магадгүй өөр өдөө орнолт байж болно. Одоо тээврийн хэрэгслэн саадсан, аливаа замд бартаа саадан саадсан, одоо ухаандаа цасан шуурган боогдсон гэдэг юм уу. Зам харгу хаагдсан үед одоо манай иргэд маань одоо нэгдүгээр онцгой байдлын албар руу уцсдаг. За хоёрдугаарт нь одоо бүр энэ зэрэгцээд энэ клубүүд рүү уцсдаг одоо бүр ийм сайхан уламжлал тогтсон байгаа.
За Mazala Cup 2018 энэ удаагийн тэмцээний дараах ангиллын талаар та бүхэндээ би танилцуулъя. Энэ жил 16 орчим тамирчид бүртгүүлж оролцсон байдаг. Өмнөх жил нь бол 8 машин оролцож байсан. Тэгэхээр энэ удаагийн аварга шалгалт тэмцээн дээр одоо ангиллын тамирчид ирж оролцсон. Энд бол одоо Зил 131 машин бол нэлээд дийлийнх нь оролцсон. Урал машин байна. Мөн Isuzu байна. ГАЗ 66 автомашин байна. За Германы Unimog гэсэн ийм машинууд оролцлоо. Нодлон жилийн аварга бол одоо Зил 131 болж байсан. За энэ жилийн одоо Зил 131-үүд маань энэ жил аварга хамгаалж өгөх нь эсвэл одоо Unimog одоо аваргын байраа одоо тавьж өгнө үү гэдэг одоо ийм өөрсдөө хэлж байна. За энд бол одоо ихэвчлэн одоо Сэлэнг аймгийн залуучууд маань маш идэвхтэй ирж оролцсон. Тэгээ та бүхэндээ баярлалаа гэж одоо Партизан автоспортын холбооны зүгээс хэлж байна. За мөн одоо энд би оролцсон ивент гэж компаниудыг дурдъя. За Big Green Light гэдэг ийм компани байна. За мөн Ninja Dava цаалын хувьцат компани, Хөдөр номт, Номголжин, Сутаан буянт, Javra Invest, Хандгаа нуур, Тайгын булаг, Lega Track гэдэг ийм клубын нээлт болж байгаа юм байна. Энэ дээрээ зориулж одоо энэ 3 машин гэж Хара Invest байна. За мөн Тэхийн зогсоолоос гэдэг одоо өөртөө бүртгүүлсэн Товера гэж оролцож байгаа ийм тамирчид маань маш идэвхтэй сайн оролцсон. Партизан автоспортын холбооны зүгээс бол тэмцээний зүгт одоо хүлцэл өчмөр байгаа. Энэ нь одоо шинэ тутам бүүс шөгжиж байгаа энэ тэмцээн. Тийм учраас зохион байгуулагчдын хувьд зарим үзүүлэлтэд жоохон туршлагагүй байх, жоохон одоо замыг арай жоохон өөр юм уу хийх юм уу иймэрхүү боломжуудыг бид нэр олж харсан. Тэгээд энэ дараагийн тэмцээнүүд маань маш сайхан одоо болно гэдэгт одоо бид нэр эргэлзэхгүй байна. Тэгээ та бүхэн идэвхтэй сайн ирж оролцоорой. Энэ бол одоо ерөөсөө ачааны машины төрөл чинь дэлхийн нийтэд их өргөнд харгасан одоо ийм маш юм сонирхолтой төрөл байдаг. За энэ дэлгэцэнд одоо харагдж байгаа улаан тэрэг бол Mega Track гэдэг клубын нэрийн өмнөөс одоо оролцож байгаа. Тайгын булаг авто компани машин байна. Энэ Unimog бол ер нь дотроо за ер нь миний ойлгосноор нэг 3 хэмжээтэй байдаг юм байна. Энэ дунд хэмжээнийх нь машин байх нь ер нь баг дунд том гэсэн юм бүтцийнхээ хувьд байдаг юм байна л да. Өнөөдрийн тэмцээн бол одоо бас манай үзэгчдийн төвчээрийг шалгасан мөн тамирчдын төвчээрийг шалгасан тэмцээн болох байна. Гар жаргаж байна. Өдөө гар батгаас дараа цогцоос дараа жаргах гэдэг өнөөдрийн тэмцээн болооныг хийж байна. Ажиж байна. Онцгой тоглолт боллоо. Ачааны машины төрөл бас нэг юм одоо 2 иш төрмөнтэй байж болдог. Жолоочоос гадна үндэсний иш төрмөн нэмээд нэг иш төрмөнтэй байж болно гэдэг. Энэ яагаад гэвэл одоо энэ ачаал ихтэй байна. Нэг иш төрмөн бол одоо даалгаврыг гүйцэтгэх хүндрэлтэй учраас бид нэг 2 иш төрмөнтэй зөвшөөрж байгаа.
Монголын Бартазан спортын холбоо маань автоспорт сонирхох залуучууд болон автоспортод одоо сэтгэлтэй клубүүд өөрсдөө одоо хагийн арнуулаа анх тэмцээн зохион байгуулж эхэлсэн. Түүнээс хойш тэмцээн уралдаануудыг ээж дараалан зохиож ирээд 2015 оноос Монголын Бартазан спортын холбоог үүсгэн байгуулсан. За өнөөдрийн байдлаар бол нийт 100 тамирчинтай болтлоо сөгжиж чадсан байна. Монгол улсад бас спортын тойруулга замтай болох зорилгоор бид нар хотын захиргаатай ярилцаад бас ажлын хэсэг гаргаад талбай бас их авсан байна. Тэгээ гол зорилго нь юу гэхээр энэ Монголын залуучуудын инженер, техник, технологийн одоо ялангуяа шинжлэх ухааны салбартай холбоотой мэдлэг мэдээллийг бас хөгжүүлэх, инженер сэтгэлгээг бас хөгжүүлэх. Тэгээ нэг машины ард гэхэд одоо манай бас нэг идэвхтэй нэг тамирчин би 2 жилийн хугацаанд нэг машиныг зохион бүтээсэн. Тэгээ энэ бас зөвхөн машин зохион бүтээх гэдгээр нь харах биш бас залуучууд бас хийх ажилтаа болж байна. Маш олон мянган залуучууд бас ажлын байртай болж байна. Өөрсдөө хийж бүтээсэн, зохион бүтээсэн машинаар бас уралдаж байна. Тэгээ гих мэтлэн тийм олон одоо давуу талуудтай уржнан болсон их цуднаар орой 23 цаг дөгчөөд баруун зүүн зам хаагдчаад бас хүндхэн байдалд байгаа юм байна. Онцгой байдлын машин өрөхгүй юм байна гэдэг. Шөнийн 00 цаг гэхэд нэг 23 машин цуглаад тэгээ 2 хуваагдаад тэгээ одоо цасанд боогдсон машин буюу иргэдэг бас машин дэргээр очиж тусалж зарим нь аварч иймэрхүү ажлуудыг бас хийж ирсэн. Зам бол хэдий богинохон ч гэсэн маш хүнд зам байсныг одоо бүгдээрээ харсан байх. Тэгэхээр зам хүнд байна гэдэг шалгуур маань биднийг одоо өшөө машинаа сайжруулах, техникийн эвдрэл гарахгүй байх. Тэр хүнд бартаа саадыг давах хэмжээнд одоо машин бэлтгэх ийм одоо шаардлага үүсэж байгаа юм байна гэдэг ийм дүгнэлтийг бол би хувьдаа одоо клубийнхаа хэмжээнд бас хийгээд дараа жилийн мазалаа дахиж бид нэг инженерингийн тооцоол одоо хийхээс өөр аргагүй байдалд бол орсон. Мэдээж одоо машинтаа тааруулж замынхаа бартааг зөөлрүүлж ивэл бас утгагүй. Тэгэхээр бид нар аль болох бартаагаа нэмнэ. Тэрнийхээ дагуу тэр хүнд бартааг давах одоо машин зохион бүтээхээс өөр аргагүй болчих. Одоо манай дараагийн тэмцээн бол зэрлэг дүүрийг үржих 9 сарын 8-9-нд болно. За мэдээж зэрлэгийг бол та бүгд мэдж байгаа. Замын урт бол 80 км, 80-аас 90 км-ийн зайд уралддаг. Тэгээд энэ тэмцээн маань байгалийн бартаа саатанд уралдана. Түрүү жилийн 2017 оны зэрлэг дээр бол одоо бас дэмжигчид, тамирчид бас мэдчихсэн баг. Бид нар бол 45 машин барианаас гараад 10 машин яг хугацаанд барианд орж ирээд бусад тамирчид маань хугацаанд орж ирж чадаагүй. Зарим 10-аад тамирчин 2 хоногийн дараа, 1 хоногийн дараа орж ирсэн байгаа. Тэгэхээр бол мэдээж бол тэмцээний бартаа саад бол маш хүнд. Тэгэхээр бол одоо тамирчтай хэлэхэд ямар ч байсан 18 оны зэрлэгтэй маш сайн бэлдээрээ хоол хүнс мөн одоо бие биел тэр бүх зүйлээ сайн хангаж бэлдэх хэрэгтэй гэдгийг бас анхааруулж байна.
TR1 буюу сонирхчийн ангиллын зүгдээ цогё. За 75 дугаартай Йо Очрот минут 45 секундээр 3 дугаараар ирсэн байна. За 2 дугаарыг Баясгалан 81 дугаартай минут 43 секундээр. Нэгдүгээрийг 2 дугаар 18 минут 42 секундээр Б хангартаа ажиллаж. За TR3 буюу мэрэгжлийн ангил. За шагналт 3 дугаар байрыг 68 дугаартай Ж Бямгарч. 17 минут 29 секундээр Mitsubishi Pajero клубын ангилж. 2 дугаар байрыг 1 дугаартай Б Наранбаатар. 13 минут 8 секунд. Даат гөрөөр 105. Даат гөрөөр клубын ангилж. 1-р байрыг 2 дугаар 80 Б Цэрэн амжилт. 7 минут 35 секундээр 1-р ирсэн байна. Мазалагийн шинэ авраг болсон байна шүү. Яриг. За тэгээ 12 трак ангилын тамирчид гарснаас 5 баримт орсон. Шагналт 3 дугаар байрыг 12 дугаартай Яа Мегосур. Юнимок 17 минут 12 секунд. Шагналт 2 дугаар байрыг 12 дугаартай Б Амар Баясгалан 14 минут 56 секундээр зэвлэн очрыг. За тэргүүн байрыг 36 дугаартай Б Пүрвжиг. Гэвч минимум партийн ашиглаа 12 минут 17 секунд. Өсөх ирээдүйдээ тамирчин гэсэн нэр өгтэй шагналыг TR3 ангилал 69 дугаартай УАЗ 469 Бадралтай өртгөр болсон байна шүү. Хайртай. За TR3 ив зэргийн шагнал. TR3 ангилал. Онх болгосон Б Эрдэнэ жаргал маань ирсэн байна. 5 дугаартай Жиг. TR1 ангиллын ив зэргийн шагналыг одоо сонирхчийн ангил хамгийн бага хугацааг туулсан боловч туг тойрсон шалтгаанаар хасагдсан Жид клубын тамирчин 22 дугаартай Д Чигс. TR4 буюу трак ангиллын ив зэргийн шагналыг бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тэр хүний ур чадварыг биширсэн, уун жирээд босч ирсэн Z130 Сонсмолын Батөршин.